Манай улсад импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд эрсдлийн ангиллаараа бага эрсдэлтэй ангиллалд хамрагддаг учраас хэлийн хяналт шалгалтаас чөлөөлөгддөг юм байна. Хаан улдүргийн мэргэжлийн хяналтын хилцээс гоо сайхны бүтээгдэхүүнүүд шалгалт хийхэд экспортлогч орны чанарын гэрчилгээгүй, бүтээгдэхүүнээ заасан хугацаанд шинжилгээнд хамруулаагүй гэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хаан улдүргийн мэргэжлийн хяналтын хилцээс тус дүрх үйл ажиллагаа явуулдаг 4 том худалдааны төв 10 гаруй аж ахуй нэгж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын 2 үйлдвэрийг шалгалтанд хамруулжээ. Шалгалтаар гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн орц найрлага, хизээ үйлдвэрлэгдсэн тодорхойгүй, хадгалах хугацаанд заагдаагүйгээс гадна экспортлогч улсын чанарын гэрчлэгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж байгаа лангуун орчны эрүүл ахуй хадгалалтын нөхцөл алдагдсан байх магадлалтай нөхцөлд бүтээгдэхүүнээ борлуулж байна. За уг бүтээгдэхүүн мөн Япон улсад үйлдвэрлэсэн одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань одоо анх дахь болон хоёр дахь шатны савлалт нь бол хаяг шашхын зөрчилтэй. За уг савлалтын дээр болохоор үйлдвэрлэсэн он саруудаа хугацааны тэмдэглэгээ дардас байхгүй. За бүтээгдэхүүний одоо дуусах хугацаа тодорхойгүй, мөн хэрэглэж дуусах хугацаа тодорхойгүй. Иймээс иргэд та бүхэн худалдаа авалт хийхдээ бүтээгдэхүүний хаяг шашхыг сайжруулахаас гадна тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанарын шаардлага хангаж буй эсхийг тодруулан худалдаж авахыг Хаан улдүргийн мэргэжлийн хяналтын хилцээс анхааруулж байна.